Энэ бол Зориго 8 настай. Хүүг Харьяа улсын сургуульд оруулах гэсэн боловч манайх аутизмтай хүүхэд авах боломжгүй. Манайх тусгай сургуульттай сургууль биш гэх шалтгаанаар альж сургууль авсангүй. Эцэг их хоёр ихэд сэтгэлээр унан арга мухарддгийн даваан дээр нэгэн хувийн сургууль олов. Сургуулийн захиралч манад аутизмтай хүүхэд сурч байсан. Ямар ч асуудалгүй гэх зэргээр ихэд найрсахаар угтаж явв. Хүү сургуульд ороод удаагүй явж байтал багш нь 0 хаана байдгийг ойлгомжтой хэлж өгөөгүйгээс бас дээрээс нь хүү багштаа яаж хэлэх учран олохгүй өмдөндөө шээсэн байлаа. Тэр өдрөөс багш сурагч нар хүүг илт гадуурхаж, дооглож, инээлдэн улмаар хүү хамгийн ард талын ширээнд ганцаараа суудаг байв. Хүүг гадуурхаж тогуурхах явдал нь түүнд маш хүн дээр тусч байгааг харсан ээж нь сургуулаас нь гаргаж гэрээр хичээл зааж байгаад дараа жил нь тусгай сургуульд оруулахаас өөр замгүй болж. 9 настай Сондор охин англиар хэлд орсон. Гэрийнхэнтэйгээ англи хэлээр л харьцдаг. Яг л гадаад хөгөөд гэсэн үг. Маш хөнгөн хэлбэрийн аутизмтэй тэрээр үсэг тоо зэргийг өөрөө бие даан сурсан. Ээж нь түүнийг өндөр төлбөртэй хэд хэдэн хувийн сургуульд сургахаар 2 жил дараалан өгсөн боловч сургуулийн захиргаа танаа хүүхдийн учрыг олохгүй байна. Эцэг эхчүүдээс гомдол ирээд байна. Энэ хүүхдийг сургаж чадахгүй гэх мэт шалтгаанаар буцаасаар байв. За тэгээд аутизм гэдэг нэр томьёоноос болоод Сондор охин маань боловсролд тэгш хамрагдаж чадахгүй байсаар л байна. Харин энэ хүүг Дөлгөөн гэдэг 7 настай. Дөлгөөн нь Зориго Сондор хоёрыг бодвол азтай. Ягаад гэвэл түүнийг анх сургуульд ороход сургууль нь JICA төсөлд хамрагдан хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах зорилгоор ажиллаж байлаа. Гэхдээ л багш ажилтнууд нь аутизмын талаар мэдлэггүй байлаа. Хүүд шинэ орчинд дасахад ихэд хэцүү байсан тул ээж нь хамт хичээлд нь сууж багш сурагч нарт аутизмын талаар тайлбарлав. Тэд ч дургүйцэлгүй дотн ойлгож сайхан сэтгэлээр хүлээж авлаа. Хүү хэсэг хугацааны дараа JICA төсөлд хамрагдан хичээлийн бус цагаар нэмэлт сургалтанд сууж эхлэв. Тэр цагаас хойш хүү бие даан хичээлдээ сууж найзуудтай болж багш нарч аутизмыг мэддэг болов. За, энэ хүүг Төгөлдөр гэдэг. Тэр одоо 16 настай. Урлаг спортын авьяастай залуу үеийн төлөөллөлээ. Хаяа найзуудтайгаа кино үзэж төрсөн өдрөөрөө тэднийгээ урьна. Хүүг багд нь цэцэрлэг сургууль гэх мэт таньдгүй олон газар сургах гэсэн боловч тэр бүр чадахгүй байл. Хамгийн гол нь сургуулийн захирлууд дургуцаад авахгүй байв. Тэгээд эцэг их нь гэрээр монгол хэл математик зааж хамт зураг зуран усан сан цанын бааз руу явдаг байлаа. Монголдон тэгш хамрагдаж чадахгүй болохоор хүүг гадаадд сургахаар болж 2 жил сурсны дараа Монгол руугаа буцах цаг боллоо. Нутагтаа ирээд тусгай сургуульд орж 9 дугаар ангиа дүүргэв. Дараагаар эцэг их нь хүүгийн хөгжмийн авьяасыг хөгжүүлэхээр хөгжмийн ахлах сургуульд оруулах гэсэн боловч ер нь та нар заавал 12 дугаар анги төгсгөж яах гээд байгаа юм бэ? 9 дугаар ангиараа л дуусгахад болоо штэ. Гэрээрээ л хөгжмөө хийхгүй юу? Гэсэн хариу сонссноос хойш хүүгэн гэртээ сургах болсон юм. Харин энэ бол эцэг эхийн мөрөөдлийн түүх. Мөрөөдлийн түүхийн баатар маань Бат 8 настай. Тэр ч мөн адил аутизмтай. Батд маань ч гэсэн анх сургуульд ороход асуудлууд цөөнгүй байлаа. Ангийн багшд нь ч хүүг ойлгоход хэцүү байлаа. Гэхдээ сургуулийн захирал хүүг дэмжсэн юм. Багш нь ээжтэй нь хамтран хүүд зориулсан хичээл заах арга барилыг олж сургуулийн төлөвлөгөө зохиов. Ээж нь ч өөрөө хүүтэйгэн харьцахтан хэрэгэлдэг зурган харилцааны картуудыг багшид бэлдэж өгч хэрхэн хэрэглэхийг зааж өгснөөр багш хүүтэй аажмаар ойлголцдог болжээ. Удалгүй аутизмын холбооноос зохион байгуулсан аутизмтай хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах багшийн сургуультанд хүүгийн ангийн багшийг урьжээ. Багш болон сургуулийн захиргаа урилгыг дуртаяа хүлээн авснаар мэдлэг ойлголт нэмэгдэж бусад багш ба хүүхдийн хандлагч өөрчлөгдөжээ. Бас сургуулийн захиргаа Батын ээж аавтай хамтран бусад эцэг эхэд сургалт хийж эцэг эхчүүд хоорондын харилцаа холбоо сайжирлаа. Багш болон ээж аваасаа зөв заавар чиглүүлэг авсан хүүхдүүд ч хүүд тусалж гадуурхаа боллоо. Хүү өөрийг нь ойлгодог орчинд дуртай болж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, найз нөхөдтэй болж, хичээл сурлагадаач ахиц гаргаж эхэллээ. Энд гарсан эхний 4 хүүхдийн түүх өнөөгийн бодит байдал. Аутизмтай олон хүүхэд нийгмээс тусгаарлагцаар л байна. Харин сүүлийн түүх мөрөөдөл хэдий ч сэтгэл гаргавал биелэх боломжтой. Хууль нь бол байгаа шүү дээ.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд улсынхан ч бай, хувийнхан ч бай ихэнх сургуульд ороход хүндрэлтэй байдаг. Орсон зарим нэг нь зүгээр л ангид сууж байдаг, сурч мэдсэн ч зүйлгүй байх нь элбэг. Үүнд багш ажилтнууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах талаар мэдлэггүй, орчин нөхцөл байхгүй, бусад эцэг их дургуутсаж байна. Танай хүүхэд сурч чадахгүй гэд олон шалтгаан тоочдөг л доо. За тэгээд хуулийн даач гэсэн хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд үеийнхэнтэй хамт сургаж төгсөх ёстой гэсэн заалт байдаг ч түүнийг нь биелүүлдэгчгүй, зарим нь мэддэгчгүй, зарим нь бүр гүрийгээд авдаггүй тохиолдол ч зөндөө байна өө. Аутизмтай хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ хамт тоглож, өсч, сурч, хөгжих цаг удахгүй ирэх болтугай. Монголын аутизмын холбоо